За пяс нэг хэдэн ширээжтэй юм. Манайха сайхан амарцгаас нөө амралтын өдрийн миндээ амралтын өдрийн миндээ сайхан амарцгаж байна манайха. За манайха орж ирсэн ширлээд өгч нэг лайв хийж байгаа юм чи болж өгвөл ахиухан шиг олон хүнд хүрэх чи. За юу хийчих юм. Харин гэж нэг шинжилгээ дуусгасан. Одоо тэгээд цагаан сарын бэлтгэл рүү шатсан. Бууз, мууз, ууц энэ гэл тэ. За нэг хитэн шеэр хийж байгаа. Бид энэ шеэр хийхлээр энэ хүмүүс групптэй ч юм авдгүй юм билий. Гэтэ нэг 10 шеэр хийхэд 5 нь болоо л гэх. За энэ дэр нэг мэдээллийн чанартай нэг хэдийн оруулна гэнэ ярина. Би ч орой морин их лайв хийдэг юм дөө. Хүмүүс амарж байхад хүмүүсийг тилтрүүлээл, стресстүүлээл, элдв янзын бодуулаад лай гэж бодоод орой баг ёстой маш оврдоо бүр яг гарцаагүй тохиолдолд орой лайв хийдэг. Хүмүүс ч орой лайв хийхээр амар үзэлттэй байдаг гэдэг юм бэл. Би тэгдэггүй маа. Өглөө эртхэн шиг лайв хийгээд хадгалчихна тэгээ үзэх гэл хадгалчихдаг. Би ч одоо баг 30 шир хийчихв. Нэлээд шир хийчихлээ шүү дээ. За лайв эхлэхийн өмнө юу яа? За болио. Зөндөл 30 шир лайв хийчихлээ. Лайв эхлэхийн өмнө юу яач? Нэг хаалттай бүлэг одоо ингээд юу яаж байгаа? 2026 оны одоо шинэ дугааруудаа бэлдээд цацхад бэлэн болж байна. За цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг зөвхөн одоо ярилцлагын зочин урьдаг байсан. За 2026 оны эхний дугааруудаа би нэлээд том хүмүүс урьсан. За жишээлбэл Монгол улсын ерөнхий сайд зандан шитрэг нэвтрүүлэгтээ урьдсан байгаа. За хууль зүйн дотоод хэргийн сайд энэ хоёр маань цухтаагаад байна. Аюу олон удаа хүсэл тавилаа. За болохгүй бол ажил дээр нь шааж очино. Ажил дээр нь очиод та одоо хавгийн том гэдэг Монгол Ардын намын диживэрлэлтэй Монгол Ардын намын өөрсдийнх нь бэлдэж гарч ирсэн сэтгүүлч бэлтгэж гаргаж ирсэн. Одоо Улаанбаатарын лодогч гэх байхгүй. Лодогчин ардс намынхан бэлдэж эвэлдэ авч нөмөртөө багтааж гаргаж ирсэн шүү дээ. Одоо цензургүй яриа бол жинхэнэ цензуртай яриа байсан. Тэрийг бол одоо Женко Батулгын яг карманы сэтгүүлч байсан. Женко Батулгын яг дайснуудыг намандаг ийм сэтгүүлч байсан шүү дээ. За цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгийн хувьд бол би сэтгүүлч биш. Би жүжиг киноны зохиолч. Би та нарт анх нэвтрүүлгээ 3 жилийн өмнө эхлэхдээ бол хэлсэн. Бүгд худалдагдсан байна. Бүгд тэжээгчтэй. Энэ бол нууц биш. Тэгэхээр бидний дунд тэжээгчгүй ардаа ямарваа нэгэн эзэнгүү яг шударгаар бүгдийг дунд нь зогсож байгаа ярьдаг нэг хүн хэрэгтэй. Би болёо. Би дураа авах гэсэн юм аа. Дурангийн мөнгө хэрэгтэй байна. Би дутаад байна. Та нар надад туслаач гэж би одоо гуйлах чингаараа тий гарч ажиллая гэж би стаам зөндөө хараасан намайг тэгсэн. За та нарын одоо хандив тусламжаар авсан тэр дуран Монголын ард түмний одоо нүд болж яввэ. Би одоо ингээд эх оронч нэр зүүсэн 78 хүнийг судаллаа. Холбоо эвсэл те одоо гоё Монголын нэрийг барьсан.
эдгээр дунд яг эх орно гэсэн амьтд бол алгаа. Бүгд ашиг сонирхол. Зарим нь их хуралд нэр дэвших санаатай, зарим нь үнээс захиалгаар мөнгө авч нөгөөдгийг нь харлуулдаг ч юм уу. Дандаа ийм хүмүүс. Энэ 78 хүний дунд яагаад цорын ганц үнэн хүн байхгүй байгаа юм бэ? Би юу сэтгэлээр унсан. Тэгэхээр би та нарт яг анх нэвтрүүлгийг эхлэхдээ амлаж байсан. Би хизээч худалдагдахгүй. 50 хүртлээ худалдагдаагүй хүн одоо худалдагдах уу? Надад өөрийн гэсэн амьдрах арга байна. Би хинээс ч дутхгүй сайхан амьдардаг. Тийм биз? Тэгээд одоо цорын ганц үнэн хүн бий байя. Намайг хэрвээ трол болгох гэж байгаа бол би трол болъё. Гэхдээ Монголын ард түмний трол болъё. Монгол улсын трол болъё гэж хэлсэн. Манайхан ч одоо трол гэдэг үгээ ч ойлгохгүй трол гэдэг. Трол гэхээр их л муухай үг юм байх гэж бодож шаадаг шүү. Ингээд нэвтрүүлгээ эхэлсэн. Шантрах үе надад зөндөө байсан. Амь насанд минь занал хийлж ийсэн. 2 ч удаа одоо намайг зодох гэж тэ нэг орой Алтай хотхонд байхад 3 нөхөр над руу дайрсан. Хүүд маань одоо 100 мянган төгрөг өгөөд 3 одоо 8 дугаар анги манай хүүхд чинь тэгт чинь 6 дугаар ангид байсан юм. Тийм 6 дугаар ангид багт 8 дугаар ангийн 7 дугаар ангийн 3 хүүхдэд 100 мянган төгрөг өгөөд манай хүүхдийг зодоодоо гэж хэлсэн байт. Хинд ихсэн гэхдээ мэдгүй нэг танихгүй бах энэ учрлыг зодох болгон дахин 100 мянган төгрөг өгнө шүү. Хүүхдийн минь амь насан занал хийлж ийсэн. Ээж рүү минь яриад ээжийн манд дарамтлсан байдаг. Эмэгтэй дүүгийн манд дарамтлсан байдаг. За шантрах үе үл зөндөө байсан. За би угаасаа одоо элдвийн ханзын одоо юм дарамж хахалт бол ирнэ гэдгийг бол би мэдчихсэн. Эдгээр бол системчлэгдсэн, ухсрагдсан, мөнгөчсөн, бүгд албан тушаал эрх мэдлэгтэй болцсон ийм асар том хүчний эсрэг би ганцаараа босч байгаагаа бол мэдчихсэн. Гэхдээ би эрлээ цэрлээ зэрэгдэг үзэн ядыг гээгүй штэ. Энийг зүгээр мушгин гуйлаа л гай. Зүгээр Монголын төрийг монгол хүн удирдъя. Монгол улсыг монголчууд өөрсдөө удирдмаар байна. Энэ худалдагдсан хулгайчууд, энэ эрлээ цэрлээзүүдээс эх орноо цэвэрлж иж бид нэр энэ өрнөөсөө салах юм байна, өвчнөөсөө салах юм байна. Бид нэр тайван сайхан амьдарч чадах юм байна. Худалдагдаагүй эх орныхон төлөө ухамсартайгаар өөрийнхөө амьнасыг тавьж чаддаг. Ийм хүмүүс л гарч ирэх ёстой юм байна гэж би явсан шүү дээ. За юм байна. За ингээд цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгийн 30-аад дугаарыг би одоо хийж ард түмэнд үнгүү цацсан. Үнгүү хүргэсэн. 2 жил шахуу би танарт үнгүү үзүүлсэн. Хийгээд байдаг. Үндэ бол ард түмнээс бол тусламж ирээгүй. Би өөрийнхөө нөөц бололцоогоор болгож ирсэн. Ер нь тиймч баримжаа бол надад эхлэхэд байсан. Надад бол мөнгө байсан. Надад нэг ойролцоогоор 140 сая төгрөг миний дансанд байсан. Тэгээ 140 сая төгрөгтэйгээр би эхэлсэн. Гэхдээ ард түмнээс бол бас нэг 20 гаруй 28 9 сая. За бараг 30 сая төгрөг бол ард түмнээс цугларсан. Гэхдээ тэр мөнгө бол нэг дор цуглараагүй. Одоо жилийн дотор ингэж увж цовж орж ирж исэн. Ийм байгаа. 50 мянга 20 мянга гэдэг ингээд сардаа нэг 500 эдэн мянга цангачдуу 530 мөчөлөө орж идэг лөө яадаг лөө одоо би сайн санахгүй байна. Тухайн үед би бол тайлангаа тавьж ирсэн шүү дээ. За ингээд 30-аад дугаар хийсэн. 30-аад дугаар хийгээд би бол яг санхүүгийн хувьд бол нэлээд сууж эхэлсэн. Энд байгаа ажиллаж байгаа нэвтрүүлэг дээр ажиллаж байгаа багийн 4 залууга цалинжуулж чадахгүй болж эхэлсэн учраас дээр нь доромжлол амар их байсан. Асар их доромжилж ийсэн. Зочдын маань доромжилж ийсэн, намайг доромжилж ийсэн. Ийм учраас за боли. Ерөөсөө хүссэн үздэг бай. Намайг яг чин үннээсээ дэмждэг. Энэ хүмүүсийн яриаг сонсъё гэж бодож байгаа хүмүүс нь л үзэх гэх төлбөртэй болсон. Төлбөр бол 60 мянган төгрөг байсан. За тэгээ одоо нэг ийм гишүүнтэй. Бүгдийг нь бол гаргасан шүү. Цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг. Одоогийн байдлаар 22 гишүүнтэй. Тэгээ ам нээвэл уушиг нэ гэж
За энэ 22 гишүүний чинь тал нь админууд байгаа юм. Одоо манайх ч их олон админтэй шүү дээ. Одоо та нар хаар. Админууд гэхэлэр 1 2 3 4 5 6 7 8 админтай байна уу? Тийм байгаа шүү. Энд дээр хэдэ 1 2 3 4 5 6 7 8 9 10 админтай юм байна. Тэгэхээр энэ 22 гишүүний 10 админ 11 нь л үзэгч гэсэн үг байхгүй юу? Ингээд би одоо нэвтрүүлгүүдэд оруулж эхэлсэн. За ингээ өнгөрсөн жилдүүд энд хэн байна? Энэ нөгөө эргэн отхон төгс нөгөө тэмцэгч залуу. За ингээд энд одоо нийт 67 дугаар бэлдсэн байдаг. Үлдсэн одоо 20 хэдэн дугаар юм ингэсэн. Би та нарт удаадараа хэлж байгаа шүү дээ. Маш том одоо офис төрөлсөлдөг залуучуудаа би чинь ганцхан контент бэлдэхгүй шүү дээ. Уран сайхны кино хийн, баримтат кино, хөрөг нэвтрүүлэг, клип гэдэг маш их юм хийдэг. Тэгээ ойролцоогоор одоо 7-8 залуу энд ажиллаж амьдарч байна. Маш томоохон хэмжээний офис төрөөсөлдөг. За уран бүтээлүүдээ бол хийсэн уран бүтээлүүдийнхээ юмыг би ингээд тавьчихдаг. Тэгээ энэ чи офис менежер ажиллана. Олон хүн ажиллана. Тэгээ та нарын одоо яриад байдаг тэр эх орончид тэмцэгч нар дотор яг ингээд тусгаал студ бэлдээд ингээ эх орны төлөө одоо тусгаар тогтнолын төлөө Монгол улсынхаа төлөө яг ингээд энэ бүрийн хэмжээний нэвтрүүлэг хийж байгаа нэг ч тэмцэгч байхгүй. Бид нар бол зүгээр хүн шантаажлаад олсон мөнгөөрөө өөрсдөө амьдарч байгаа л болохоос биш. Яг одоо зүдэрсэн иргэдийнхэн төлөө дуграя юм хий. Ядарсан олноо өмөрий хамгаалъя гэдэг эх орончууд та нар дотор нэг ч байхгүй. Энийг би хийснийхаа төлөө маш их дарамт, маш их шахалтан дундуур явж ирсэн. Гэхдээ яах вэ? Одоо нэг ир хүн байж эхэлчихэд гоншигноод ах шаардлага бол байхгүй шүү дээ. Эцсийн үзэх ёстой. За ийм байгаа. За одоо дараагийн нэг хэлэх юм маань юу юм гэхлээр за би одоо юу яана? Зөвхөн одоо цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэгээ зогсохгүй одооноос сэтгүүлчтэй хамтарч байгаа. Сайн чадвартай сэтгүүлчтэй хамтраад нэвтрүүлгээ олон төрөл болгож байгаа шүү. За нэгдүгээр цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг. Хоёрт нь цус цэвэр нэр цэвэр анализ. Гуравт нь цус цэвэр нэр цэвэр тайм энтэр гэдэг. Тэгээд одоо цус цэвэр байх тухай, нэр цэвэр байх тухай юм залуучуудаа зориулсан одоо тэг хүүхэд залуучуудад зориулсан контентийг манай залуучууд хийж эхэлнэ. Ингээхээр энэ жилээс бид нар 4 нэвтрүүлэг хийгээд бүлэг рүүгээ оруулж эхэлнэ. За цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг рүү орохын тулд би энд хүмүүст одоо заавар явуулаад байгаа. За заавраа харуулж та. Манай заавар бол их амархан юм. Ийм бид. За эрхэм үзэгч та 2026-аас 2027 хүртэл бүтэн жилийн төлбөр 60 мянган төгрөгийг доорх дансанд хийнэ гэд 2 данс байна. За хоёрт нь мөнгө шилжүүлсэн баримтаа ээсээс хийж зөвхөн Баавка баяраа админы хувь чат руу явуулна. Гуравт нь танд одоо чатаар хариу линк очиод join хийж төр хүлээгээрээ админ шалгаад зөвшөөрлөгч оруулна гэж. 21 цагаас өглөөний 10 цаг хүртэл оруулахгүй. За эрхэм танд баярлалаа гэсэн юм заавар байгаа. Айгүй амархан мөнгө шилжүүлсэн баримтаа скриншот хийгээл над руу явуулчихна. За энэнийхээ төлөө би бас л доромжлуулж байгаа. Яг ба тэгээд доромжилж ил байг урхан ажиллаа хийж байгаа. За тэгэхээр зөвхөн цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг дангаараа явахгүй өшөө 4 нэвтрүүлэг. Цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг, ярилцлагын нэвтрүүлэг, цус цэвэр нэр цэвэр тойм, цус цэвэр нэр цэвэр анализ гэх сэтгүүлчтэй зочинтой бас зочноо өөрж анализ хийх юм. За ингээд залуучуудад зориулсан контент. За эхний нэг жижиг юмнууд бол явж эхэлсэн. Энэ маань болохоор одоо Монголд ёс, Монгол ах хуйтай холбоотой асуулт хариулаад 2 сая төгрөг хождог. Манай залуучууд өнөөдрөөс гудамжаар явж эхэлнэ. Яг одоо 2 сая төгрөг бариад
удамжаар явна. Асуулт болгон одоо мөнгөний шагналтай. Аавыгаа мэдвэл 50,000 төгрөг ч юм уу тий. Тэгээ аавыг мэдвэл 100,000 төгрөг. Өвөөгөө мэдвэл 150,000 төгрөг ч юм уу тий. Тэгээ өвөөгийнхээ аавыг мэдвэл 400,000 төгрөг. Өвөөгийнхөө аавын аавыг мэдвэл 600,000 төгрөг гэдэг. Ингээд дээшээ 9 үеэ мэдээд 9 үеэ мэдэж хариулсан хүн 2 сая төгрөгийн шагналтай. Бид нэр одоо ингээ үеэ тэг бид нар ингэж өвөг дээдсээ мэддэг байх хэрэгтэй. Удмаа мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр манай залуучууд удамжаар яваад хүмүүсээс та дээшигээ хэд үеэ мэдэх вэ гэдэг. Удамжаар яваад хэд үеэ мэдэх вэ гэж асуугаад дээшээ олон үеэ мэдэх тусмаатай их мөнгө хожно гэсэн. Ийм контентыг манайхан хийж эхэлсэн. За хоёрдугаарт Монгол улсын төрийн далбааны тухай бас нэг нэвтрүүлэг хийж байгаа. Төрийн далбаа удааж болдгоо, төрийн далбаа тонгоож болдгоо. Гэтэл өнөөдөр Монгол улсын төрийн далбаа зөвхөн шалнаалч шиг биш шүү дээ. Бэлгэдлийн чанартай. Ийм юмудаа бид нэр яах хэрэгтэй. Тэгэхээр манайхан нэвтрүүлгээ дэмжиж ороорой. За бид нар та нарын одоо 60,000 төгрөг чи юу юм бэ? Бүтэн жил шүү дээ. 2026 оноос 2027 оны 1 сар хүртэл сэтгэл амар бидний хийж байгаа бүх контентыг үзэх юм шүү дээ, тий. Тэгэхээр энэ дээр ингээд би хийдгээл хийзээ юу. Намайг ч одоо тэгээд интернетийн лоорчин хүн шуулах аргаа олцсон. Надад одоо сар болгон одоо нэвтрүүлгээ хэвээ явуулахын тулд надад сар болгон 8 сая төгрөг хэрэг болдог. 8 сая. Тэгэхээр энийг би гаргах надад аюу хүнд байдаг л да. Заримдаа чинь залуучуудаа зээлэр ажиллавал ш. Зээлэр за яг энэ сард нэг мөнгө олж чадсангүй. Дараа сард мөнгө олвол чинь энэ сарын мөнгийг би нөхөж олгоно гэдэг нэг хэдэн дүүнрээ хэдэн шавнараа ингээ гуугаал ажиллаулаад байж байна. За юм байгаа. Тэгээд за дараагийн яриаг би өөрийгөө нэг юмсан сайн ярьчих гэж бодсон. Би нэг 10 сая төгрөг болвол тийм үү одоо 5 саяын ч юм уу 6 саяын одоо ингээд амжиргаанда залуучуудад зориулаад үлдсэн 3-4 саяыг их орныхон төлөө зарцуулдаг. Тэртээ дэргүү 50 гарцсан. Одоо би юунаас найх юм. Тийм үстэ 28 он хүртэл би эднэртэй үзнэ. 28 оноос би яг хамгийн ихтэй Монгол улсынхаа төлөө юугаач золиослж чадах ийм 126 хүнийг би их хурлд нэр дэвшүүлнэ. 126 хүнийг би сонгож за цус цэвэр нэр цэвэр холбооноос ийм цусан цэвэр нэрэн цэвэр ийм 126 гишүүнийг би ард түмэндээ санал болгож байна. Та нар энэ хүмүүсийг сонгороо гэдэг юм уу? Одоо эднэрээс бид нар сонгуулаар л салах өөр арга байна. Өөр арга бол байхгүй болсон. Ийм л байгаа шүү. Та нарын одоо амны шиг мэдээж хувь тавилан мэдээж. Тэгээд 60,000 төгрөг гэдэг бол нэгжлэр ихний мөнгө. Тийм биз? Та нар 60,000 төгрөгийг юу ч бодохгүйгээр хүн дарих авч өгдөг, хүнтэй шоу өгдөг, эсвэл нэг хожоо хоол юм уу солонгос ресторанд ороо 5 хоол аваад идчихдэг мөнгө. Энийг өгөөд бүтэн жил за тэгээ эндээс яг илүү ашиг олоод илүү мөнгө олох юм бол би нэвтрүүлгээ сайжруулна, залуучуудынхаа нийгмийн асуудлыг шийднэ. Надад бодсон маш их олон бодол байна. Эднэртэй тэмцэхийн тулд надад мөнгө хэрэгтэй шүү дээ. Өөр юу ч хэрэггүй. Яг үнэндээ оюун ухааны үед би эднээс дутхгүй. Үнэнч байдлын хувьд, унсан номны хувьд, оюун санааны хувьд, эх орноо гэсэн сэтгэлийн хувьд, зориг зүрхийн хувьд, өөрийгөө золиослох иргэний зоригийн хувьд би эднээс дутхгүй. Тэгэхээр эднэртэй тэмцэхийн тулд мөнгө хэрэгтэй. Эднэр мөнгөтэй өөр надаас илүү юу ч байхгүй. Эднэр мөнгөтэйдөө л илүү байгаа. Тэрнээс надаас илүү эднэрт юу ч байхгүй. Намайг одоо их хурлд нэр дэвших гэж битээ андуураарай. Би бол сайн кино хийж ард түмэндээ өргөж өгнө. Үнэхээр цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг бусад нэвтрүүлгүүд маань амжилт болоод үзэгчтэй болоод олон хүн хамраад мөнгө орж ирэх юм бол би Монгол төрж өссөн хятадууд яг яаж өссөн? Монгол төрж өссөн эрлэг зөвлөзүүд одоо их орончдыг яаж устгадаг юм? Монгол улсын эсрэг юу хийгээд байгаа юм гэдэг тухай би уран сайхны кино хийж
ард түмэнд үнгүй үзүүлнэ гэж боддог. Ард түмэн статистик тоо моо уншихтаа айгүй мүү, ойлгохтаа айгүй мүү. Унших угаасаа дургу. Харин эдний үзэх дуртай киног нэгээд тэр киноны гол дүрүүдээр дамжуулж юу болоод байгааг ард түмэнд хэлвэл ард түмэн илүү сайн хүлээж авдаг. Нэрээ ингэж байгаа юм ямар амар юм бэ гэж хүлээж авдаг. Гэхдээ тэр киног хийхэд бол ойролцоогоор тэр бом шахуу төгрөг хэрэгтэй. Яагаад тэгэхээр 1970-аад оноос эхсүүлээд 2000 он хүртэл Монголын 50 гаруй жилийн амьдралыг одоо 1960-аад онд хятадуудыг нэг 40 мянган хятад хоморголон буцаасан шүү дээ. Тэр үеэс ахуулаад хятадууд бүр өсөрхөж эхэлсэн. 1982 онд дахиад нэг бөөнд нь яасан. Тэгээ энэ түүхэн бүрийн хэмжээний томоохон уран сайхны кино явах учраас тэр бом гаруй төгрөг хэрэгтэй. Тэгэхээр энийг олоод нэвтрүүлгүүдэд борлуулад эндээс цуг олсон мөнгөө би цуглуулж байгаад энэ бүтээлийг хийн. Гэхдээ кино театр матарт гаргахгүй зүгээр л фэйсбүүкээр үнэнгүй бүх хүмүүст хүргэх ёстой. Ягаад гэвэл эх орон ийм байдалд ороод байна. Эх орончд ийм хамчлаганд ороод байна гэдгийг үзүүлэх ёстой. Олон сайхан мөрөөдөл бий. Одоо надад борлуулах ганц л юм нэвтрүүлэг байна. Энд олон хүн ажиллаж байгаа хөдөлмөрийн маань үнэлээч та нар. За 60 мянган төгрөгөөгөө бүтэн жил 4 нэвтрүүлэг үзээ сууна гэдэг бол та нарын хувьд бол амар боломж юм баггүй юу? За дараагийн асуудал нь хүмүүс зарим нэг хүмүүс гонг хэлж байна. Би жил болоогүй шүү дээ. За та мөнгөө өгчөөд жил болоогүй гарцсан байж болно. 6 сард тэ 8 сард ч юм мөнгөө өгөөд гэсэн ч та бүтэн жилийн төлбөрөө өгөөд орсон бидний 3 жилийн хөдөлмөр тэрэн дотор байжсэн. Та энэ 60 хэдэн дугаарыг бүгдийг үзсэн. Тэгэхээр танд ямар ч харамсал байхгүй байхгүй. Хугацаа нь одоо тэгэнгүүт би яагаад энэ жил нэг юм анхааруулах юм бэ? Яагаад би одоо энэ 26 оноос бүтэн жилийн төлбөр авч эхэлсэн бэ гэвэл би өмнөх жил би бас мөнгөний бололцоотой хүн байна, бололцоогүй байна өөрхийгөө сараар аавна гэсэн. Сар болгон буу ажил нөгөө хүмүүсийнхээ дансыг шалгана, нөгөө хүмүүсээ хайж олж буцаж хасах гэж хичнээн хоногийн ажил байна. Айгүй хэцүү. Нэг хоёрдугаар хүмүүс чих мөхө 50000 төгрөг өгөөд орчихно. 50000 төгрөг өгөж орсноо бидний бүх нэвтрүүлгийг сарын дотор үзчихээ гараа авчихна. 100000 төгрөг өгөө орчихно. Бидний бүх нэвтрүүлгийг үзчихээ гараа авчихна. Тэгэхээр жилээр нь төлбөр хийсэн хохироод байгаа байхгүй. Жилээрээ ямар үнэнчээр 60000 төгрөг өгчөөд ингээ бүтэн жилийн хөтөлбөрөө үзчихийдэл оны сүүлээр 11-12 сард 100000 төгрөг өгж орж ирэнгүүт бүх нэвтрүүлгийг үзчихээ гараад байгаа байхгүй. Хүмүүсээс чи айгүй тийм муу санаа, муухай юмнууд л гарах юм. Өөр хэм энэ нэг юм нэвтрүүлэг хийхгээ хэдэн залуучууд цалинжуулаад төрөөс төлөөд бөө ажил болоод өөрийнхөө ажил дээр ажил юм байна. Ингээд бөө юм болоод байгаа өөр хэм. Нэг шил архины мөнгө юу юм бэ бис та. Өгөөд үзчихье гэхгүй шүү дээ. 50000 төгрөг өгчий, 100000 төгрөг өгчий л гэдэг. Одоо бол би тэг зөөлө хандахгүй. Зөвхөн 60000 төгрөгөө өгөөл оруул ор. Тэгээд чадахгүй бол чадахгүй. Энэ шударга юм байна. Тэгээд 60000 төгрөгөө төлөөл бүтэн жил үзэл. Тэгээд дараа 2027 оны 1 сард бүгдийг гаргаад дахиад эхлэх. Ийм л юм байна. За ийм байгаа шүү заяа. За ингээд дараагийн асуудал маань за би нэг сонь хөхтэй бас би 2012 онд анх одоо фэйсбүүк хаягтай болсон. Тэгээ фэйсбүүк хаягаа та болонгуудаа би Монголд одоо урлаг судлаач нартай шүүмжлэгч нар байхгүй. Ингээд би одоо шүүмж бичиж эхэлсэн. Шүүмж бичихдээ би айгүй баяр жаргалтайгаар зохиолч нарын алдааг номын уншаад ийм алдаатай байна гэдэг мэрэгжлийн төвшөнд би шүүмж бичиж хэлсэн байдгийг. За тэгээ кино үзээд зохиолынх нь алдаа байна, хулгай байна, санаа авсан байна, муу хуулсан байна. Хуулвал та нар айгүй сайн хуулах хэрэгтэй ч гэдэг юм уу. Найруулагчийн ур чадварын дээр ингээд дутцсан байна. Гэрлэн юм уу, зураглаачийн ажил юм байна, эвлүүлэг юм байна, жүжигчний одоо жүжиглэх техник, жүжиглэх технологи нь тэгээ дүрээ дутуу гаргаж ийн дүр дээрээ ажиллахгүй байна, дүр байхгүй байна гэдээ би ингээд шүүмж бичиж эхэлсэн. Тэгээд би хамгийн гол нь эднийг маш их цаг хугацаагаа зарцуулаад, маш их мөнгөө зарцуулаад ингээд кино хийж байгаа. Тэгэхээр би алдаануудыг би шүүмж маягаар хэлээд дараагийнхаа уран бүтээл дээр одоо илүү анхаарал ажилласаа гэдээ би тусалж ийн гэж одоо шүүмж бичижсэн чинь би амар олон дайсантай болсон юм.
Манай урлагийн чи ерөөсөө цэцэг аваад алга дашуулаад магтуулаад байдаг. Эндээ бүр солиороод сэтгцэн эмгэгтэй болсон. Шүүмжилгээр л ерөөсөө ингээл өсөрхөөл үзий ятаад хэлдэг. Шүүм сонсч чадхаа. Ингээ би амар олон дайсантай болоод шүүмж бичгээ болсон. За ингээд мангар олон дайсантай хүн амар олон кино минь шүүмжилсэн. Өнгөрөө майс нэгтгүүч боллоо. Ингээ шүүмж бичгээ болоод одоо анхныхаа киног хийж байна. Анхныхаа 2 киног хийлээ. За эхний кино маань бол одоо хамт ажилладаг Ундраа гэж охин одоо сая манайхаас гарлаа. Өөрийнхөө хүмүүжил, өөрийнхөө хувийн зан характерыг дарж чадсангүй, өөрийнхөө эгог дарж чадсангүй тэр эмэгтэй. Үнэхээр одоо яаж хилээд ойлгосонгүй харамсалтай. Ингээд одоо Ундраатайгаа хамтраад мэдээж 100% одоо би мөнгө гаргасан учраас миний кино. За Ундраа маань одоо зохиолоо бичээд зохиол дээр нь би ч гэсэн одоо тодорхой хэмжээгээр оролцож тийм Ахмад хүний хувьд туршлагатай уран бүтээлч хувьд одоо зөвлөгөө өгсөн. За найруулга тал дээр ч гэсэн ер нь бол хамтарсан да. Ингээд кино маань гарсан. 2 кино хийлээ. За сүүлийнх нь бол би залуучуудтайгаа бас хийсэн Шкаф. За ингээд анхны кинонуудаа хийсэн. Одоо тэгэнгүүт олон дайсантай хүн чинь нөгөө дайснууд маань шүдээ хүртэл зэвсэглээд намайг дэвсэлэхэд бэлэн ингээд зогсож байгаа. Тэгэхээр анхны кино маань бол одоо муу амар тасарсан лаг биш юмаа гэхэд бас тэ олон кино шүүмжилсэн учраас аятайхан кино хийхгүй болохгүй. За би өөрөө арт хаус хүн дандаа бүтээл хийдэг. Харин арилжааны кино хийх бол маш хүнд юм байна. Одоо ч нэгдүгээр найруулагч цоогийнхоо буйнаар л арилжааны киног яаж хийх ёстой юм гэдэг юмыг ойлгож байна. За ингээ эхний кино маань одоо сайн эхний 2 одоо анхны 2 киногоо жилийн дотор нодлон намраас хойш ноцолцоор байгаа л Либидо, Шкаф гэж 2 кино хийлээ. За ингээд энэ 2 кино маань үзэгчдэд хүрэхэд ерөнхийдөө бэлэн болсон. За Либидо кино маань сэтгэвийн драм эротик гэсэн насан туршид нэмэх 21. Ягаад гэвэл энэ дэр гэр бүлийн харьцаа, нууц самраг, дотн харьцаа гардаг учраас секс сцен ихтэй. Олон улсын кино наадамд явсан. Уг нь бол нээлттэй хийчих гэжсэн олон улсын кино наадмын шүүгч үзээд энэ сайн кино болсон байна. Гадагшаа кино наадамд явсан дээр бахаа гэд. Ингээ олон улсын кино наадамд Либидо кино маань явцсан. За ингээ олон улсын кино наадмаас ганц нэг шагнал авчвал гоё тий анхны киногаараа ингээд шууд олон улсын кино наадмаас хэдэн мөчөр авчвал Монголдо нэн. За одоо бол Шкаф кино маань бэлэн болсон. Шкаф кино маань би одоо эмоцийн Ариукада маш их баярлж байгаа. Би жүжигчнээ зөв сонгосон юм байна. Бид нэр одоо 28 жүжигчингээс 28 эмэгтэй жүжигчингээс сонголт хийж хоорондоо олуулаад нэлээд удаан ярилцчихиж Ариукагаа сонгосон. За Ариука маань нэг алуурч эмэгтэй дүрд тоглож байгаа. Энэ бол их гоё постэр болсон юм комик шиг. Тэгэхээр Ариукадаа бол би маш их баярлж байгаа шүү. Эмоцийн сайн жүжигчин. За тэгээд анхны кино маань одоо бүх кинотеатруудаар гарах гэж байна. Нэдүүлэхэд бэлэн. Тэгээд та нар маань үнэхээр дэмждэг бол анхны киног маань дэмжээрэй. Одоо нөгөө хүмүүс чинь киног нь үзээгүй чиж одоо зургийг нь харчаал утга барьсан гэдэг цустай эмэгтэй зураг харчаал бахаал аллаа цус нөөж энийгээ болооч. Энд чи амар олон талтай. Яагаад хүн алаад байгаа юм? Тэм хэнийг алаад байгаа юм? Яах гэж алуурчин болсон юм? Энэ алуурчин ард түмэн өөрсдөө бүтээсэн юм. Алуурчдыг ард түмэн өөрсдөө гаргаж ирдэг. Одоо энэ их хурлын гишүүдийг бид нар өөрсдөө гаргаж ирдэг. Тэрнийг үр шимийг бид нар өөрсдөө хүртдэг. Бид нар өөрсдөө алуурчинг төрүүлдэг байхгүй юу? Зүв зүгээр байсан эмэгтэйг бид нар өөрсдөө алуурчин болгочихж байгаа шүү дээ. Тэгээ энэ тухай дээр нь хүмүүс юм аллахтай кино маш сайн үзэж байна. Тэрнээс нэх гоё одоо тунгалаг тамир шиг кино мян хийгээд ч
хинч үзэхгүй. Тэгэхээр би хүнээс мөнгө зээлж кино хийж байгаа. Надад кино их мөнгө байхгүй учраас би одоо танигдал ах トゥ хамаатан садан гişээж ах トゥ гişээж хуураад үгээс мөнгө зээлээд найзаас мөнгө зээлээд ингээ энэ хоёр кинонд нийт одоо баг урсгал зардалтайгаа 400 орчим сая төгрөгийн өрөнд орсон би. Ингээ 400 сая төгрөгийн өртөө болоод за ашиг бол нэвтрүүлгээ чааш нь үргэлжлүүл. Гол нь өрөө дараад ашиг бол цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг улам хүчтэй болгоод олон нэвтрүүлэг хийж явуулна. Тэрнээс биш би одоо кино гаргаад ашиг болоод алтан бөгж авч зүүх гэдэг асуудал биш. Алтан гинж авч зүүх гэхгүй. Би байдгаараа л байна. Энэ хүмүүс сууцтайгаа л сууж байна. Би киноны ашиг бол амжиргаанда нэг ч төгрөг зарцуулах. Киноноос ашиг бол би цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэгтэй өшөө цаашаа цус цэвэр нэр цэвэр анализ, цус цэвэр нэр цэвэр тойм, цус цэвэр нэр цэвэр залуустай зориулсан нэвтрүүлгүүдээ л би хөгжүүлж хийн. Тэрнээс биш би ашгаараа би алтан бөгж авах зүггүй. Ийм л юм. За хүнээс мөнгө гоохгүй цаашаа өргөжлүүлээ гэж бодож байгаа. Ийм учраас миний одоо хийж байгаа уран бүтээлүүдийг дэмжээрэй манайхан сайхан түгээгээд өгөөрэй. Тэгээ та нар ч айгүй сони юм. Шеэрлээд өгөөрэй. Шийлэхгүй. Та нарын гараас чин гар махнаас чин мах яснаас чин яс тасарч унах гэдэг юм. Дэмждэг бол тэгээд гоё шеэрлэл өгч ичтэй. Тэгээд шеэрлэр ихээр өөр дөр шеэрлэл болчихно. Бусад групп бүлгүүд рүү айгүй хүчтэй шеэрлж иж энэ чинь маш олон хүнд хүрнэ. Тэр олон хүнд хүрэх хэрээрээ миний кино хүн үзэх магадлал өндөр болно шүү дээ. Тэгээд одоо ингээд нэг дэмждэг л гэх юм шеэрлээч өгчихгүй. Зөвхөн хуруу дараал дэмждэг гэл болоо. Энэ чинь дэмжлэг биш шүү дээ. Ойлгож байна. За ийм биш үү. За ингээд цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгээ дэмжиж 60,000 төгрөгөө өгөө төлбөртэй бүлэгтээ орох юм бол их орноо дэмжиж гинаа л гэж бод. Энэ өөрчлөлтийг дэмжиж гинаа л гэж бод. За өөр бодох юм бол хэрэггүй. За ингээд дараагийн лайв хүртэл энэ лайваараа би энэ киноныхаа тухай цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгийн тухай жоохон тайлбар өгье гэж бодсон. За асуултууд байна. Асуулт. 60,000-аас илүү мэдээлэл авчиж тийм шүү дээ. За тэгээд одоо Монгол улсын ерөнхий сайд Зандан шатрыг нэвтрүүлэхдээ урьдчилан хариугаа хүлээж байна. За ардын жүжигчин Жавхлантай нэг юм ярэ гэсэн Жавхлан маань одоо уцаахгүй байгаа. За ямар ч үсэн 2027 онд шин сонирхолтой зочдыг та нартай уулзуулна. За дараагийн лайв хүртэл баярлалаа. Тулдаан зөвхөн шонхроод нэстэ.